Уран бичлэгийн бүтээл нь бичсэн хүнийхээ зан чанар, үзэл бодлыг илэрхийлдэг учраас бусад урлагийн төрлөөс ялгардаг. Зураасны ганц л хөдөлгөөнөөр утга санаа, тухайн үеийн хором агшин илэрхийлнэ. Биерийн бичиг нь хүний зүрхний цохилт шиг хэмнэлтэй, хөгжмийн ритм шиг хөг аялгаутай байдаг. Биерийн бичгийг хар цагаан өнгөний цогцлоор илэрхийлдэг. Хүүхдийн бичиг шиг ухаалаг няхуур, нүдэнд тулаан, энгийн шинжтэй. Богино агшинд ганц буруу зураас зурвал бүтээл нь тэр жигтэй, бүтэлгүй болох онцлог шинжтэй байдаг. Биерийн барилт гар тохон хөдөлгөөнийг сайн сурснаар цэг зураасны хөдөлгөөнийг эзэмшинэ. Хамгийн чухал нь зураасны өргөн нарийн хүнд хөнгөн даралтыг бичиж байхдаа тохируулж сурах хэрэгтэй. Биерийн зураасанд эхлэл, дунд, төгсгөлийн хэсэг гэж байдаг. Зураасны уран хөдөлгөөнөөр сэтгэлээ илэрхийлвч тогтсон дүрм журмын дотор өөрчилж болдог. Биерийн хөдөлгөөн хурдан бол зурлах хөнгөн, удаан бол тогтун сэтгэгдэл төрүүлнэ. Биерийн даралт их бол хүнд хатуу өнгө аястай. Сул дарвал зөөлөн хөнгөн, уян налархай сэтгэгдэл төрүүлдэг. Дасгалаа сайн хийгээрэй, амжилт хүсье.